Хуульч шууха хөдөлмөрийн тухай хуулийн 1-р бүлэг нийтлэг үндслийг танилцуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино. Хөдөлмөрийн хууль тогтоомжинд Монгол Улсын үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд хөдөлмөрийн тухай хууль зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд үйлчлэх ирэмбэн хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт, салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нийж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ байна. Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй. Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдүүл, ажилтнанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ. Хөдөлмөрийн тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн эсвэл талууд хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн харилцааг зохицуулна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбогдсон харилцааг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна. Ажилтан ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна. Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгаалan зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Нөхөрсөл хоршоон гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцааны талаар дүрмдээ тусгаалan заагаагүй, эсвэл тусгаалan журам тогтоогоогүй бол хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөнө. Хуваараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрсөл хоршооны гишүүн, дагалдан ба дадлагчигч зэрэг албан болон албан бус эдийн засагт ажиллаж, ажил хайж мэргэжил эзэмшиж байгаа хүн бүр хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн эрхийг эдэлж холбогдох үүргийг хүлээнэ. Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг танилцуулъя. Ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажилуулж байгаа дотоод гадаадын аж ахуйн нийж байгууллага, түүний салбар төлөөлөгчийн газар, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага түүний төлөөлөгчийн газар, албан нэгжийг ойлгоно. Ажил олгогчийн төлөөлөгч гэж ажил олгогчоос өөрөөс нь эсвэл ажил олгогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагаас тухайн асуудлаар ажил олгогчийг төлөөлөх эрх авсан байгууллага хувь хүнийг ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ажилтны төлөөлөгч гэж ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл түүний төлөөлөгч хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтныг ажил хаялт гэж хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан эсвэл хөдөлмөрийн тухай хууль заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтан ажил үүргээ гүйцэтгэхийн сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг ойлгоно. Хамтын гэрээ, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэх явцад ажил олгогчийн төлөөлөгч хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан, эсвэл зуучлалын шатанд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй ажил олгогчийн төлөөлөгч хөдөлмөрийн арбитрийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан тохиолдолд ажил хаялтыг санаачилж зохион байгуулж болно. Насанд хүрээгүй ажилтан гэж хөдөлмөрийн тухай хууль заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа 18 наснд хүрээгүй хүнийг хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нийж байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож, ажилтныг илүү таатай нөхцлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хамтын хэлэлцээр гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор бус, аймаг сум, нийслэл дүүрэг, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсны дагуу хийсэн тохиролцоог хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нийж байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргасан баримт бичгийг ойлгоно. Хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль заасан ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг хэлэх ба энэ нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчин юм.
Хөдөлмөрийн сонирхлын маргаан гэж хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөлттэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүү. Хөдөлмөрийн харилцаа гэж хөдөлмөрийн хамтын болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нийтэд нь ойлгоно. Хөдөлмөрийн хамтын харилцаа гэж хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээг дэвшүүлэх, нийгмийн түншлэлийг хангах зорилгоор ажил олгогчийн төлөөлөгч болон ажилтны төлөөлөгчийн хооронд үүссэн харилцааг, түүнчлэн ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгч, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хооронд үүссэн харилцааг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага заавар хяналтын доор тодорхой ажил үүргийг хөдөлмөрийн тухай хуульд тусгаалan зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтнад цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцлөөр хангах талаар харилцан эрхийдэж өөрөг хүлээхээр тохиролцсноор үүссэн харилцааг ойлгоно. Хөдөлмөрийн эрхийн маргаан гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсвэл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл гэж ажлын байр, түүний байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийг. Гарын үсэг гэж архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасныг буюу цаасан баримт бичигт зурсан бичмэл гарын үсэг, эсвэл цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсгийг ойлгоно. Цахим гарын үсэг гэдэг нь цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсрагсан, эсвэл нэгтгэсэн цахим өгөгдөл юм. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд оролцогч суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эзлэнэ. Үйл ялгуурлан гадуурхах. Хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах. Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох. Албатан хөдөлмөрлүүлэхийг хориглох. Барьцаа хэрэглэхгүй байх. Эвлэлтэн нэгдэх хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах. Шударга бус үйлдэлийг хориглох. Нийгмийн түншлэлийг хангах. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийг устгах байна. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хүнийг үнд сугсаа, хэл ярьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амардсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсвэл шууд бусаар ялгуурлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно. Эдгээр үндслэлээр ялгаа, давуу байдал тогтоосон альва шийдвэр, үйлдэлийг шууд ялгуурлан гадуурхалт гэнэ. Шууд бус ялгуурлан гадуурхалт гэж хүн бүрд адилтыг шүүлжлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад хөдөлмөрийн тухай хуульд заасан үндслэлээр хувь хүн, эсвэл бүлэг хүнийг ялгуурлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа альва шийдвэр үйлдэлийг ойлгоно. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй. Тухайн ажил үүргийн онцлогоос бий болгосон ялгаа, хязгаарлалт, давуу байдал, хөдөлмөрийн тухай хуульд заасан зарим бүлгийн ажилтнанд үзүүлэх хамгаалалтын тусгай арга хэмжээ дэмжлэгийг ялгуулсан, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон гэж үзэхгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч нь ажил үүрэгтэй нь холбогдолгүй альва асуулт асуух, мэдээлэл цуглуулах, хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн болон сэтгцийн эмгэг, хүний дархлал хомсдлын вирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлэх, жирэмсэн эсхийг тодруулахыг хориглоно. Ажилд орох гэж байгаа хүн болон ажилтан хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчсөн ажил олгогчид үнэн зөв хариулт, мэдээлэл өгөх болон шинжилгээ хийх үүрэг хүлээхгүй. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхагдсан гэж үзсэн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч гомдлоо тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс шүүхэд гаргаж болно. Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр хаяг харилцах утас цахим шуудангийн хаягийг ажил олгогчид нийт ажилтнанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхагдсан гэж үзсэн гомдол гаргагч өөрт байгаа нотлох баримт мэдээллийг гомдолтой хавсаргана. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгуурлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсвэл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, 3 дахь этгээд бие биедээ үгээр, биеэр цахимаар болон бусад альва хэлбэрээр зодох цохих зэрэгээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээр занал хийх,
хэл амаар доромжлох, нэр төр алдар хөндийг гутаах, ялгуурсан гадуурхах, бие махбод сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үүсгэх, занал хийх замаар ажлын байрны төвчшгүй орчныг үүсгэх байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, 3 дахь этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлийн үгээр биеэр цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох хэсгээс шалтгаалж ажил алдан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсвэл хохирохоор айлган сүлдүүлэх, тулгын шаардах, болцол тавих байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно. Ажилтан, ажил олгогч, 3 дахь этгээд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл, гомдлоо тухайн аж ахуйн нээж байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс шүүхэд гаргаж болно. Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр хаяг харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтнанд харагдах газар байршуулах үүрэгтэй. Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үүсгэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргагч нь өөрт байгаа нотлох баримт, мэдээллийг гомдолтой хавсаргана. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд зөрчлийн тухай хууль, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээсэх бөгөөд ийхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийдлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч аж ахуйн нээж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна. Хэнийг ч албатан хөдөлмөрсүүлэхийг хориглоно. Албатан хөдөлмөрсүүлэх гэж аливаа торгууль шийтгэл ногдуулахаар айлган сүрдүүлэх, хүч хэрэглэхээр занал хийх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил үйлчилгээ эрхлүүлэхийг ойлгоно. Хүнийг албатан хөдөлмөрсүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Албатан хөдөлмөрсүүлэхэд хамаарахгүй ажил үйлчилгээ гэдэгт суурь боловсрал эзэмших, хугацаат цэргийн албан хаагчийн хийж гүйцэтгэж байгаа цэргийн зориулалттай ажил үйлчилгээ, тухайн нутаг дэвсгэр, хот тосгон, суурин газрын оршин суугчийн хувьд хийх тохижилт цэвэрлэгээний хөнгөн ажил, шүүхийн хүчин төвлөрдөр шийдвэрийн дагуу нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл ял идэх явцад төрийн байгууллага албан хаагчийн удирдлага хяналтын доор хийж гүйцэтгэх ажил үйлчилгээ, улс орныг батлан хамгаалах, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх, гамшиг аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгатай холбоотой ажил үйлчилгээ байна. Ажилтан болон ажил олгогч аливаа байгууллага албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр эрх хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалах байгууллага, чөлөөтэй эвлэлтэнд нэгдэх, үйл ажиллагаагаа явуулах, дүрмээ батлах, төлөөлөгчөө сонгох эрхтэй. Эвлэлтэнд нэгдэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл журмыг хуулиар тогтооно. Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө эзүүл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчлэгээ зэрэг хувийн баримт бичгийн их хувийг шаардан авч барьцаалахыг хориглоно. Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчсөн этгээдэд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Ажил олгогчийн төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдэл эсвэл гаргахыг хориглоно. Ажилтны эвлэлтэнд нэгдэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд хүндлэнгөөс оролцох, уг зорилгоор санхүүгийн болон бусад дэмжлэг амлах үзүүлэх. Ажил олгогчийн хяналтын доор үйлдвэрчний эвлэл байгуулах, эвлэлтэнд нэгдэхийг ажилтнад тулгах. Үйлдвэрчний эвлэлт гишүүнээр илсэн үйл ажиллагаанд оролцсонтой нь холбогдуулан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулах. Ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээ хийхэд хүндлэнгөөс оролцох, хязгаарлах, алдатлах хэрэглэх. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулахад шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзах. Ажилтны төлөөлөгчид санхүүгийн болон бусад дэмжлэг амлах, үзүүлэх замаар ажил олгогчийн хяналтад байлгахыг оролдохыг хориглоно. Ажилтны төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн шударга бус үйлдэл үйлдэлгүй гаргахыг хориглоно. Ажилтныг ялгуурлан гадуурхахад хүргэж болзошгүй шаардлагыг ажил олгогчид тулгах ятгах. Хамтын хэлэлцээ хийх болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх нөхцөлтэйгээр ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг шаардах авах. Ажилтан үйлдвэрчний эвлэлийн гишүүний эвлэлтэнд нэгдэх төлөөлөгчөө сонгох, хамтын үйл ажиллагаанд оролцох эрхээ эдлэх, үйл эдлэхэд нь ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг авах болцол тавьж, хүндлэнгөөс оролцохыг хориглоно. Хөдөлмөрийн хуульд заасныг зөрчсөн этгээдэд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Ажил олгогчийн төлөөлөгч хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах зорилгоор ажилтны төлөөлөгчтэй хамтын хэлэлцээ хийх, ажилтнтай харилцан тохирч хөдөлмөрийн гэрээ, түүнийг дагуулах гэрээг байгуулах бөгөөд хөдөлмөр нийгмийн хамгааллын харилцааны асуудлаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоох хэрэгтэй. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ шаардлагыг хангасан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх. Хууль тогтоомжоор ажилтнанд олгосон эрхийн баталгаат төвшин, суурь хэм хэмжээг бууруулаагүй байх, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжоос бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй байх. Салбарын болон ажил мэргэжлийн онцлог ажил олгогч болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзсан байх. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төвлөрдөр бус гэж тооцно. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зарим зохицуулалт хүчин төвлөрдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төвлөрдөр бус гэж үзэх үндслэл болохгүй. Хуульч шууха хөдөлмөрийн тухай хуулийн 1-р бүлэг нийтлэг үндслэлийг танилцууллаа. Хуульч шуухатай хамт хөдөлмөрийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.